Хүлээ ачих уу ингээс уу. Зүгээр тгээс очих уу? Очиж ирэг. За та 100 насны сангаар бас 4-2 өөрчлүүлж байгаа гэр бүлийн нэг юм гишүүн байна. Тэгэхээр 100 насныг одоо яагаад сонгох болсон юм бол 100 насны талаар бас өөрийнхөө бодож өгдөг сэтгэлээсээ олзож. Би одоо 100 наст аптекаар бол өөрчлүүлээд одоо 30 дахь жилдээ болж байгаа гэж одоо ойлгож байна. Манай ээж, охин, зээ бид нар одоо бөөндөө ингээд байн өөрчлөлт үйлчлэгээ авдаг болохоор найрсаг хамт олоо. Тэгээ энэ хамт олондоо 30 жилийн баярын мэндийг хүргээд ажилд нь амжилт хүсье. Бүтээгдэхүүн хамгийн гол нь чанартай байдаг. 100 насныг одоо 30 жил үйлчлүүлнэ гэдэг бол нэг газараар 30 жил үйлчлүүлнэ гэдэг бол таны сэтгэл таны одоо нөгөө авч хэрэглэж байгаа бүтээгдэхүүн чинь маш найдвартай байна л гэсэн үг болж байна л да. Тэгэхээр яг энэ 30 жил ингээд үйлчлүүлж байгааг гэж одоо гол шалтгаан нь юу вэ тий? Одоо 100 насныг сонгосон шалтгаан чинь юу? 100 насныг сонгосон гол шалтгаан нь бол энэ бүтээгдэхүүн найдвартай 100% найдвартай. Тэгээ үйлчилгээ бас их сайхантай найрсаг хамт олон ороод гарахад бол ярьж байгаа хэлж байгаа бүх юмыг ойлгодог, сандарсан, төвцөн, бохимдолтой тийм үед ингээд тайвшруулад ойлгуулад бүтээгдэхүүнээ тайлбарлаад ингээд найрсаг гэж гарахт нь хамаг утга учир тэндээ идэг юм болов уу гэж би боддоо ш. Тэгээд байнга үйлчлүүлдэг. Одоо та ингээд 4-2 үйлчлүүлж юм гэр бүлийн одоо найдвартай одоо түнш үйлчлэгээний нэг байгууллага гэж харж байна л да тийм. Тэгэхээр бусад хүмүүст одоо Монсоор ч юм уу Аз фарм одоо олон имийн сүлжээ сангууд байна л да. Тэгэхээр бусад зүгээр ингээд хүмүүс хандаж хэлэхэд 100 насныг одоо сонгохыг уриалгах юм бол та юуг нь хамгийн түрүүнд хэлэх вэ? Энэ учраас 100 насныг сонгорой гэж. Тийм. Бүтээгдэхүүн чанартай үйлчилгээ сайн учраас 100 насныг сонгорой л гэж би одоо уриалмаар байна. Бус аптекуудад өөрчлөлтөд болов зарим үйлчлэгээн дээр нэг жоохон миний л бодол шүү дээ. Зарим харьцаан дээр бас нэг доголдолтой санагддаг юм уу? Яарсан төвцөө идэх удаа ч юм уу тийм санагддаг. 100 наст орж ирэхэд бол өөр сайн байна уу? Танд ямар юм хэрэгтэй яах вэ хүү гэдэг дөрвөн шуурхаа. Тэгээ хамгийн гол нь бүтээгдэхүүн юм бүх юм баталгаатай байдаг учраас байн өөрчлөлөх дуртай. Та тухайлбал одоо ямар бүтээгдэхүүнийг зурхлыг хэрэглэдэг вэ? Би одоо алоовера тэгээд нэмэлт бүтээгдэхүүнүүд Хүмүүсийн нэмэлт бүтээгдэхүүн. Тийм хүмүүсийн нэмэлт бүтээгдэхүүнүүд амин дэм одоо тэгэл ер нь өөрт хэрэгтэй гэрийнхнээ одоо нөхөр хүүхэд ачаа бүгдээрэнд нь л эднийхээс авч. За энэ бүтээгдэхүүнээсээ ингэсэн тэгсэн гэж тайлбарлаад хэлж өгнө. Энэ үед нь за энэ надад хэрэгтэй юу бодно. За та ямар ч юм ирсэн шүү гэж мэдээлэл өгнө надад. Мэдээлэл нь тэгээд тухайн үед авахгүйсэн сүулт нь ингээ бодоо явж нэрээ эдний юм бүтээгдэхүүн гоё байсан шүү дээ. Тэрийгэ дахиж хэрэглэе гэдэг. Тийм учраас л би одоо байнга орж ирж үйлчлүүлэх дуртай шүү дээ ер нь. За тэгээд 30 жилийнхаа үед тэмдэглэж байгаа 100 насныхаа одоо 8 салбараар үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгээд 100 насныхаа хамт олон нэг сайхан мэдлэгээ өргөжж. За ингээд 100 настай аптекийн хамт олондоо 30 жилийн баярын мэндийг хүргээд та бүхэндээ ажилтны амжилт, амьдралд нь сайн сайхан байхныг бүсээ өрөөё. Та хамт олон би баярлаж талархаж явдаг шүү гэж хэлье. За. Йоо их ч бүр биеэр ажиллаа сүлд байгаа юм боллоо. Сайн ярьж байна.